Хатантантаа нислаж айгаа юу? Айсан чи малгал та. Харин та бити болохаа царай. За, хизээ би булхаад ичсэн би. Хатантай. Өршөн сая. Таны зарилэг ёсоор албавхаар очсон чин хэсэг мусан боолууд босож өвөө мүлээд одоо бүр ордны гадаа илчээд байна. Төрийн нэгээс толгойд гарна гэдэгчлэнтэй. Харгуулын цэргүүдээс өчтөртэй нэг хорооч. Одоо яах батан та? Хаан төрийнхээ эсрэг зэвсгэлсэн харц боолуудыг яа гэж их засах заасан байдгийг сайд та мэднэ үсттэй. Их засагт бол эзэн харьяатаа сурвж зарилэг зорчсон боолыг цаазаараа өгсөн байдаг. Хэрвээ худалцууд итгэж харьяат ардыг хохироовол бүр засшгүй хэрэг болно гэдгийг та мэдэж байгаа биз? Үнэн байлгүй яах вэ? Би өөрийн гараар барьж ирсэн чинь. Энэ жил алав датурыг хэтрүүлсэн үнэн. Хаан төрийн эсрэг энэ мэд самуун дэгдэж ард олныг өмүүлж байгаа гол толгойлогчдыг нь барин авч цээрлүүл. Хойшхот нь саргайл болог. За, ёсоор болгоё. Хатантантаа тоглохгүй юм уу? Хэн хідэн албаттай болохоо үзье. Ингэж тараадсан шагааг яаж дахин цуглуулах вэ? Хаантан өөрөө тоглоо. Хатантан маань юу гэх болох нь вэ? Та юунд ардуудыг гисгэх зарлиг буулгав? Доор дардын сэтгэлийг эрх биш бодох нь зүй. Төргөө улс байж болдгүй адил ардаггүй төр байж болохгүй. Хаан төрдөн захирагдахгүй харц ард ол ширч байгаа нь ард олны буруус. Төр барьж байгаа бидний буруулахыг гэрчилж үү. Дуугаа тат. Энэ мэтийг аялдан дагалдагч гарч мэднэ. Бид цэрэг зэвсгээ чандлан сайжруулахгүй бол болохгүй. Мин улсын хаад ноёд их хааныг баг хэмээн басамжилж үл тоон бомбтой хааж худалдаа хийхэ байлаа. Магадгүй бидний эсрэг цэрэглэн хөдөлж мэднэ. Алб датварыг цэрэг зэвсэгт зарцуулах ёстой. Тос дотроос сон өтүүлгддэг. Ямар ч байлаа гэсэн бослогыг толгойлсон мусан боолуудыг цаазаарав. Их хааны зарилгийг үл ойшон үймэн самуун гаргасан эдгээр боолуудыг эзэн Чингисийн их ёсыг дагаж цаазаар авахыг их хатан зарилэг болголоо. Ёсоор болгох. Америкч! Хатан мэн Америкч! Боол минь хайг авчир!
манай нэмээ тамин хүлээгэж хүлээ. Хатан түмэн. Ганц хүүгийн минь намайг өршөөгөөчтэй би төмөржин ахад байна шүү дээ. Нэр төмөржин ах байна шүү дээ. Хатанцаа төмөржин ах байна шүү дээ. Хатанцаа төмөржин ах байна. Энэ боолыг суларч тавь. Миний хошгүй. Амьд Карла. Би чамд хэлдэг байсан шүү дээ. Хаант миний хүүгийн амьд орлоо шүү дээ. Аавка. Юунд эдний өмнө өчүүхэн гөлөг мэт мөлхөв. Хэрэггүй байсан. Би танд эднүс хаад бид боол гэж хэлдэг битээ гэж болохгүй. Муу амьд явахаар сайн өөх гэдгийг хэрэггүй. Аавка байж хэрэггүй. Болохгүй. Сайн өөх гэдгийг алив аваа. Миний хүү болохгүй. Дөрвөн ордын иш төмөр тааш манай элчийн чихийг огтлон доромжлон буцааж их хааныг баг хэмээн басамжилсан байна. Энэ хэргийн зөв бурууг шүүх гэж их станарыг өнөөдөр дуудсан билээ. Би санаваас дөрвөн орд бид нэгэн махны тасархай. Эрт үеэс нэг тугийн дор нэгдэн нэлсэн улс. Гэтэл зарим буруу санаад ноёдын урвалгаар ордын ард олныг харь дайсны идэж болох гэж санаархаж буй зүйд нийцэхгүй байна. Дөрвөн ойрд хаан төрийн эсрэг олон удаа босож төвөг одуулж байсныг бид сайн мэднэ. Тийм ээ. Урд зүгийн суурин иргэдийн өмг дор биднийг дайлагч бодолтой байдаг үз. Ийм самууныг бид баг дээр нь цэрэг хөдөлгөж даруул яасан юм. Зөв. Хатантаа дайнд мурдах гэж байгаа юм уу? Би цуг юм шүү. Намайг авч яваарай. За. Хааны нас өдөр одоо даанч болчир. Төр улс маань төвхнөж амжаагүй бай. Нөгөө тэгүр хатанта ясухсаа нэг дахан дүүсээ байлах нь ямар бол гэж өчүүхэн би бодох юм. Тех тусмаа тэднийг дайлаар мартах зүйтэй гэж бодно. Дайн дажингүй инх тунхвай гэтэл тэд өөрсдөө биднийг толхирн дуудаж байна. Би их зэрэгэн авч иш төмөрөөс ялаа суухаар морцсуугаа. Тэр өөрийнхөө гмийг мэдвэс захин. Истэгвэл тэнгэр түүнийг гисгэн. Ордыг дайлаар мордох цэргийг өрийн хайдаж анжин та өдөрт. Юу гэсэн үг вэ? Гадна та цэргийн өдөртх нь зүйн хэрэг. Харин би таныг дагаж дөшиг тулгуур болохыг гिचээе. Ойрд хүчрэхэг улс эрхвиш уран арга бодож олох хэрэгтэй. Би их зэрэгтэй хамт шууд дайран оръё. Та нэг түмтийг захирч газрын бэрхээр явж 10 хоторгаар нь орвол ямар вэ?
нарыг зооглох уу? Гэг. Хатантаа. Тэсвэрд тэр харагдаж байна. Одоо нэгэн төсвөрдөд ирсэн болохоор би та бүхэнд санаж байгаагаа хэлье. Энд бодлоо. Эд талын улс. Ууланд байлдах хэрэг байна уу да? Ямар ч байсан 1000-ыг энэ хавцалд оруулнаа. Тэдний араас иш төмөр зарим хүчин оруулаад өөрөө гол хүчин авчих хавцлын амыг хааж байлдана. Тэнд манай 1000-т хяар зохиулах юм биш үү хатантаа минь? Тэгээд чи хэнийг золинд гарах болж байна? Чиний 1000-т ягав? Юунаас чимээдгүй баатар ирчүүд биш үү? Харин тэргүүлж орох хүнийг олох хэрэгтэй. Тэргүүлж орох хүнийг ол явж бодъё. Тэгтэл тэд цаашаа нэвтэр чадахгүй юм чинь. Нэг ч хүн амьд гарахгүй шүү дээ. Энэ 1000-тай хамт бидэнтэй адилхан хувцс өмсөж хааны тог барьсан хүмүүсийг хамт хавцал руу оруулъя. Тэд хавцлын мохорт хүрээд шаргацсан арслан мэт эргэж үзэлцэх нь мэдээч. Тэгэхээр иш төмөр биднийг тийшээ орлоо гэж бодоод гол хүчээ тийш нь оруулж таарна. Тэгэхээр хавцлын амыг хааж хоёр талаас нь цахив. Тэгэхгүй бол 1000-таас илүү хохирол үзнэ гэж мэд. Хинээр 1000-ыг толгойлуулах. Хатан таны үгийг би дагалгүй яах. Тэр 1000-ыг толгойлж орох хүнийг ч оллоо. Хин? 1000. Хаван. 1000 тэр байна. Хатантан та амгалан морилж явлаа. Хатантан та саадж морил. Хэрийн хүн хээгүү гэдэг та бүхэн идэ зогл. Энэ ч арай чулуу биш үү? Яадаа гэж хатантан минь. Тэр харвуу. Минха. Би чамайг амарсан бэрх ажилд явуулах гэсэн. Төмтийн дарга нарыг дууд. За. Чи ингэсийг нь миний асарт оч.
Цэргүүдийг одоо нэг түүдэг нэмж асаа гэд тушаа. За. Юу гинэ? Бэхэжэлд явуулна гинэ? Цэргүүдээ! Бүгдээрээ нэг түүдэг нэмж асаа гэж их хатан тушаана! Олон түүдэг нэмж асаагаад л биднийг сүрдүүлж байгаа юм байх та зайлуул. Хөөе. Яг цэргэн авчирын юм биз дээ. Монголчууд ер нь галзуусан баха. Үхэл рүүгэн өөрсдөө мөлхөж ирцгээж байдаг. Очиж мантахаар толгойлуулад шүү. Дэсгөхний өсөн урт ухаан богн байдаг гэдэг үгийг мартсан байх та. За яг үтсэн тэгс амбилэл көргс. Миний авирыг мэлах хувь тэтэрсэн байлгүй да. Өрөнхөд хөгшин чин лавтай алгу. Энэний хэлж байгаагаар өтлөөд өгсөн гинэ. Өөр жанжиг капитан байна уу? Хэц юу л байгаач те. Энийг тавьж явуул. Чи мантахад очоод би бэсгүй хүнийг дайснаа гэж өрөвдөх өөрнингийн хүн биш гэж байна гэж хэл. Хэрвээ бууж өгвөл амэчнэр шүүж баг хатнан болгоно гэж байна гэж хэл. Аваад Ачаач. Чаваста тийм балчир хүүхэдтэй. Яаж нэг юм болдг юм бол та. Тугийг аваад одоохон хариу оч. Тургал. Баянта тэднийхэн зүгтагаад халдвар орж байна. Мантга түрүүнд нь явж байна. Юу бэ? Эчээс ийм ч жанжин байх гэдэг. Хавцар мохор гэдгийг мэдгүй малууд юм байх та.
Энд оруулаад бэгдийг хайрцахад мантайг барьж ир. Мориндоо батруудаа. Миний хойноос яваад хавцлаа амыг хааж бэгдийг хайрцахад Бүх юм яг санснаар бүтэж байна. Тэгж байна. Тэр нөгөө иш төмөр гихч мөн үү? Мөө. Маань яаж байгаа бол Ширүүлэн болчих шиг байна. Хатантаа минь. Би зэрэг аваад орох уу? тэгж үз. Тэгш. Батруудаа! Мориндоо! Истэмрийн цэргийг шаар тасый! Ухаанцсан мантайга тамбар улсын эзэн Даян хааныг оглон их цэргэн удирдах ирээд дөрвөн та нарыг буулган аваад төрийн цааз гаргалаа. Та нарынээс хойш гэрэн ордон гэж бүхэл оргоо гэд нэрлэл Малгайны хаан залаг 2 хөрөнгнаас илүү бүхий завлиж битгий суу согдод суу махын гутгаар бүүд шүлээрэн зулгааж айргийг цэгээгэд нэрлэхийг зарлиг болголоо. Хатантай минь өчүүхэн биднийг махан нотолж идэх хутгатай байхыг болгоно уу? Иш төмөр чи мах идэхийг хүсээ юу?
За яах вэ? Чиний хар болгоё. За. Их хатан өртөөг засах зарлиг болов. Их хатны зарилгаар сургуул нээг. Их хатан юншээ бүг дайлаар мордов. Хааны сүүдэр 18 хүрв. Огшаа. Авд мордгсон. Хаан та бичгийн эрдэмт сайдар боловсрох нь чухал. Эрдэмгүй хаан эрггүй услуугаа адил гэдэг. Би танд саяр хуулахаар Монголын төр ёсны их судар цагаан төвхийг бэлдлээ. Та намайг бүр залхааж гүйцэл. Бичиг бол ухаан, цэрэг бол хүч. Ухаангүй хүч хэрэггүй. Хүчгүй ухаан бас ямар тус байх вүлээ? Эртний мэргэн хаадууд бичиг цэргийн эрдмийг хослон сурсан байдаг. Тэгтээ хаан хүн хамгийн урд төрийг засах эрдэмт сурсан байх учиртай. Төр гэж юу юм бэ? Энэ бол ганц хоёр үгээр амархан хэлчих зүйл биш. Гэвч өчүүхэн би чадах чинээгээр тайлбарлан ярий да. Би энийг хааны нуух сангаас авчирлаа. За. Сатаага та энэ номыг хаанд уншид тайлж өгөхгүй юу? Үг үсэг эртний утга гүн болохоор хаан ухаж мэдэхгүй байж болзошгүй. Энэ юутай гайхамшигтай учрал бай. Өчүүхэн сайд би их хувьтай хүн юм да. Та юунд ингэж баярлаа? Баярлалгүй яах вэ? Их товчон хэмээхэн шаштар бол манай Монголын эрт урдын түүхийг өгүүлсэн үлэмжийн эрхэм чухаг бичиг. Монголын алтан ургийнхан луншихаас өөр хэн ч уйшж болохгүй зарлиг цаастай шаштар. Та энэ төр зүтгэсэн гавьяд сайд. Та эс уншвал өөр хин унших уу? Гэмгүй та уншиж бол. Хатан саярх бол бид хоёр энэ номыг өдрийн сайныг сонгон байж биеэн ариутхан уншия. Энэ алтан ургийн хэлхээс бичиг. За. Хаантан ном уншаад дуусчихаа юу? Дууссан. Ямар хурдан уншчихаа. Би танд нэг сони юм үзүүлье.
Энэ бол манай Монголын их хаадын алтан ургийн хэлхээс бичиг. Наад чи юу вэ? Алтан ургийн хэлхээс бичиг. Алё. Миний нэр бичигдв үү? Бичигднэ. Харин хэрхэн ямараар энд бичигдэх нь хаан танаас л шалтгаал. Одоо хаан өсөж 90 цент хүрлээ. Миний энд байсны хэрэг алга. Хатан та юу айлтна вэ? Хааны бие өсөж ухаан өсөөг. Хэрв та явбал энэ төр болоос би энд байж чадахгүй нэ. Хаан бид хоёр төрсөн ихчтэй хоёр шиг байдаг байсан. Одоо энэ хിവэр байж болох байл. Хаан намайг зүгээр байлгах байлаа. Хааны зөв. Та хоёр чинь төрийн ёсоор холбогдсон эр юм шүү дээ. Хатан хүн, эм хүн ямар байдаг аваас тийм л байх хэрэгтэй. Та юу хэлнэ вэ? Би балчир хүүхэдтэй эрэм нэр хүлээж явсан маань улс гүрний хаан төрөө бодсон хэрэг. Одоо би өөрөөсөө 10 дэх хүүхэдтэй нэг хүнжилд орчиход төмний өмнө энэ нүрийг хаа хийх вэ? Хатантан сайн болгоо. Улс орныг амар жимэр болгосон таны гавьяа зүтгэлийг хэн хүнгүй сайшааж байна. Нэгэнт ихэлсэн их хэргийнхэн эцсийг үзсэн өлзийтэй болов гэж өчүүхэн би бодож байна. Ерөн ч манай Монгол ёсонд эмэн нэрээсээ хэдэн нас ах байхыг сайн гэдэг. Лаби явита. Манай энэ гатланчтай орхон барсан шинжтэй хатуухан шиг хүн шиг байна шүү. Энэ их зэвсгээр ер нь яах гэж байгаа юм бол та. Экстэйц маань бидний гаан хөл хөсөр гаргазар амрууд нэгээгүйсэн билүү? Энэ улсын цэрэг халдаж магадгүй гэлцхий. Тэдний нэг туршуулыг баясан гэлээ. Тэгээд л хаад ихсэн маань хүчээр чангалж байгаа юм биз дээ. Магадгүй. Манай экстэйцийн дотор тэдний хааны гар хөлбөлөгчд бас байдаг болол та. Тэгвэл мандуул хааныг хорлсон хүн лав тэдний нэг үз. Төмөржөнгөө юу та? Тийм байна. Энд байж таны бие дийлж байгаа мó? За яах та айчил байна да хатантаа үгүй. Хатахгүй би сайн бидтэй. Мо эмгэн өөд болоод сар гарынх л болж байна да. Тэгээд та бидэнд юунд дуулахсангүй? Дуулахч чадсангүй дээ. Төмөржөнгөөг эндээс гарга. Хааны сангаас гэр орон барьж 2 морь 20 хонь таслаж өг. Жаадаг яа.
хатантаа дарагцуул маань таны зарилгийг ёсоор болгож энэ гунан монуудыг сутгаж эхэлжээ. Хэр хол тосхол. Аваа шүү. Сайн байцгаана уу? Хой жичин. Та нар чинь юунд ингэтлээ чичрээ? Тэвхэтэн байгаа мó? Үгүй ээ хатантан. Хэрэг мэдэрээ та нар. За өнгөрсөө. Чамаас болж байгаа юм. Дими юм жаачаа зүгээр. Яна. Хаан авд яваад одоо бол ирдгүй. Ягаа юм болов? Хатан та санаа зовлтгүй. Хаан ол зомг ихтэй яваавэлгүй. Санаа зовоод байх юм аа. Исмэл сайд үгэнд орохгүй. Хааныг хэд хөөргөд байх юм? Хаан одоо том бос. Айх хэрэггүй. Та хоёр одоо явцгаа. Эсмэл сай, сайн сууж байв уу? Сайн сууж ялаа. Хаантан обломог ихтэй явдаг. Ихтэй явлаа. Мантухай. Би энэ удаагийн авд их хоттой явлаа. Та яас эрт нарсгар хэвтэй. Хамт сайн явж ирв. Сайн. Сайн явлаа. Хантан юу болов? Сата өгшөөс. Айгад.
шууны өөр байна. Тийм байна. Өөгрүүдийн тэр хүчрэхэг идэрхийг явсан түүхээс үлдсэн ердөөлийн эвдэрхээ балгас гэж юу? Дайндачин гэдэг ийм л болгодог юм байна. Манай хар хормыг өөдөнд атахгүй бол энэ хар балгас шиг болж магадгүй. Би хар хоримд одоогийн цэг болсон түмэн амгаланд харшаас илүү олон сайхан орд харш байгуулахыг хүсэж байна. Тэгээд хоёулаа жарган сон. Яаман та яаса зүгээр харин хөвлөд байгаа урман зүгээр байгааг санаа зовж байна. А? Хүү төрөх нь. Хүү биш байвал яах вэ? Төрнө. 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 Хүү төрнө. Алстай бол намайг түмэн хэсэг болгон огтлож хай. Юу болов? Тун саяхан шивгчийг алчаад аваа явчлаа. Юу тэр вэ? Төрийн хасво тамгыг. Юу? Юугаар харж ирсэн юм бэ? Хин ингэ? Өнөө болдван хэдэн хүнтэй ордонд нэвтэрч ороод юм цэвэрлж исэн гэмгүй охиныг багалзуур тохорож төрийн тамгыг авч явдаж. Монохон гөлгийг би гүйцэж очоод тасчин авъя. Хант надад цэргэл. Өнөө болдван төр усасаа урлаа гэж юу? Бид одоо ингэж гүйр цагсаад юу хийх вэ? Над цэрэг өг. Би тэрнийг хаавгаа газраас амьд өгсөн аль нь боловч олж ирье. Эс чадвал би энэ толгоогоо огтлоод та нарт хүргүүлье. Одоо хожимдсон. Тэр лав баруун төмнийг өмүүлэхээр одсон хэрэг. Тэртээ тэргүй Ибра ташин асаасан занлын гал дээр өнө болдван тос нэмэж байна. Тэд төрийн тамгыг юунд ч золиодож магадгүй. Би явж урчлыг нодъё. Хатан та бий тулгар байж ийм аянд яаж мартах? Би очиод тэднийг хүнс тэмтрээд ирье. Хаан та өөрөө үлдэж төрийн хэрэгээ явуулж байх нь зүй биз. Төрийн тамга үгүйд хаан ордноос хөндөрч болохгүй. Улс герман дөнгөд дөхнөж байхад энэ мэд гарч байгаа хэргийг дорн зогсоож байхгүй бол юу болох вэ? Ирэх биш би өөрийн биеэр явж тэднийг номхотгоно. Хатан та юу хэлнэ? Таны зүв бах. Харин та айн замд бие бодож яваарай. Сатаавга. Эсмэл сайд та хоёр хааныг сайтар харгалзаа хамгаалж байхаа нэг. Бол би хичээе. Эцэг нүдэж.
их хааны алтан гэргийг харахгүй байна уу? Наад хаалга түргэнэ. Хэндэв Арун түмнийг захирагч их тайстанд өнөөлд вамби хаан төрийн хасбуу тамгыг авчирда ивгэлдэ махтааж ав. Өнөөлд ванг Арун Эд хуйлдаж мандуул хааныг хөлөөлөө. Аян мөнх жономч идлээ. Одоо их Монголын хаан ширээ. Баруун түмний жононгийн суудал эзгүй бай. Эрдэнийн суудалд хэнийг суулгах ховлохгүй болохгүй. Олон ихэс сайд ноёдын таадал ямар бай. Айта. Олон хаан ширээнд зүүн төмнөөс өргөмжилдэг заншилтай биш үү? Зов. Олон тийм. Гагцхүү залихаасаа сатаа. Мантхай хатан хоёр төрийн эрхийг эзэрхийлж нэг муу золбоо хүүхэд хаанаас ч юм уу олж авчираад хаан нэр идэж байгаа болохоор арга буюу би энд ирснээр эрхэм та бүхэнд айлтгсан босов. Зүүн түмэн хэзээнээс биднийг даралсаар ирсэн. Одоо болж бид туурал тусгааруулах цагныг нь тэрж улсын их хааныг зүүн баруун хоёр түмнээс ээлжлэн суулгаж байвал зохистой. Одоо бол өөр төрөвөр хасвуу эрдэнийн тамга хэний гарт байна? Тэр л хаан суух ёстой. Улс уламжлах хасвуу эрдэнийн тамга энэ байна. Тэгэхээр баруун түмэн одоо жаргах цаг нэгэнт ирж. Өөний болд банк хаан өргөмжлөх. Асрын үр хаан суугаад өөр хэн хаан суух ёстой юм. Тэгвэл ноёдоо өдрийн сайныг тоглон 8 цагаан гэрийн үүдэнд өнөг болдванг хаан өргөмжлөе. Тэгээд дараа их цэргийн хөдөлгөж Бат мөнхийг хөнөөгөөд улс гэрэн төхнүүлцвэ. Асуу тамгыг энийг хар. Гам цохноо чамд өгье. Хэхэн харж хандхаа мэдгүй. Ибрай жононгийн өлмий бат оршиг. Алло. Алло.
Мандуудаа. Саяхан харламар цаавьяач гэж утгарч тийч. Төрийн тамгыг алдсан байвал уу? Ноён том хичээя. Исмэлийн зааснаар төрийн тамгыг улгайлж авчирлаа. Исмэл эдэнтэй хэлэлцэж тохирсон гэдэг юу болов? Хитмийн намайг мандахад улам хэвтрүүл арга зохио олсон юм биш байгаа. Эний барай тайшин байдал нэг л хий ясаргуу байх юм. Өөрөө ч онон болох хүсэлтэй хүн. Хаан болгоч талд санаа үргэлж явдаг юм билүү? Биерэн шал тэмэм хийж авнаад. Чи юу ч юм чи. Аяа, санавья. Завгч гэрлэх болоогүй юм уу? Эхнэр болох хүн маань хаана яваг бүү мэд. Энэ хорвоод мэндэлсэн эсхин мэдээгүй л байх шүү. Завга чамтай хамт яваад байдаг. Тэр гоо бүсгүй чинь юу хүн бэ? Тэр үү. Тэр чинь миний дүү байхгүй юу? Тэгвэл тэр чинь яахаараа хүний нүр өвтөж чардгүй хүн. Гэгэн гэрэлт хаан танаас сүрдэж айсан дан тэр үсттэй. Их хаантан амар амарна уу? Чи энэ байсан. Эгч чинь чамааг ирээд байгаа юм биш үү? Чи явж үз. Би хаанд бараа болоод байж. За. Сайта ямар гайхалтай харагдаг хүн бэ? Гайхалтай нь юу байх? Хаанта залуу хүн хэдхэн өдөр сургууль хийхэд надаас ч илүү цэцэн болж давхиж яваа зээрийн хар нүдийг шалдахгүй харамддаг бол. Аливта дахиад нэг харваач.
Яам гинэ? Хаантан ажаад байхад өдөө шорын цагаар ууцрлыг суу харагдах юм. Ганцаараа байхад аргагүй шүү дээ. Хаанта пал хоёр хос өнөөрөө нэгэн газар үчиг өнгөрөв юм. Хаач гэж. Сата ирж. Би орой. Хаанта уншлагын цаг болжээ. Би танд уншуулахаар эртний найрагч Галидасын үүлэн зардас хэмээх алдарч судрыг бэлтгэлээ. Янаг сэтгэлд хайны болон газар нутгаан насан үрт хайрлах тухай өгүүлсэн сайхан судартай. Хаантан та амгалан морилж явна уу? Мэндэ. Таны лагшин тонглог үсттэй. Гайгүй дээ. Хаантан та хөгшин миний гэрт гийгүүлэн заларч ирсэн нь үнэхээр түмэн завшаа. Хааны тэнгэр мэт хишгийг санах бүрийдээ хариулах зүйл үгүй. Хөгшин би таны багдаан зооглох дуртай байсан боовыг хийж өчүүхэн санаагаан гүйцэтгэх гэсэн юм аа. Миний дуртай амттан хийсэн гинэ. Юун сайн юм бэ? Та идэ зоогол. Гэгийн гэрэлт хаанта амар амгалан морилж явна уу? Та ёслох хэрэггүй. Дээшээ суугач. Хаанта миний хийсэн бов танд ямар санагднав? Хаанта миний хийсэн бовноос зооглол доо. Хэднээд. Та нөгөө оон гисгнийхээ зардлыг олж авсан биз дээ. Хүрцэн. Урд жилүүдийнхээс хэмжээ нарай багассан байна л. Тэгтээ хөгшин надад болно. Мандул хааны үед та сангаас оон гисгний зардалд юу авч байсан? Тэрнийг л авч байх болно. Хөгшин миний би хэд хоног өвчлөж тэнгхэл дор хаанта болгоовол би хойд гэрт орж түр амарыг. Хүүхдүүд тантай хамт байж болгосон болов уу? Болно. Тэр бололгүй яах. Чамайг хэн гэдгөө? Миний нэр Алтчин. Их сайхан нэр байна. Танаа ах чинь ийм гоо дүүгээ надаас нууж байдаг яасан муу санаатай хүн бэ? Овор цэс муухай дүүгээ хаан танд үзүүлж өөр унтууг нь хүрхээс айсан байлгүй. Харин би түүнд дүүгээ надаас нуусан хэрэгт нь ял тулгах санаатай байна. Гэвл та ах юм нүшөө. За яах вэ?
Чамтай таарсан учирлаа бодож өршөөж болох юм. Чи тэр ятгаар наадаж үзүүлээч. Хаан та намайг муу наадвал бүүн туцаарай. Гэмгүй. Ямар ч хутах юм те. Гайгүй үстэй. Энэ нутгийн хамгийн сайн илээжийг авдарсан юм чинь. Та бие бодохгүй алс газар бие тулгар байж яаж явна гэж хэлээ. Дайн дажин гэдэг чинь эм хүний ажил мөн үү? Улс гэрийг дөхнүүлэх үед төрсөн болохоор хоёр хүүгийнхээ нэгэнд нь улс болт, нөгөөд нь төр болт гэдэг нэр өг. Яах вэ? Хатанд нь таны таалал мэдэг сайхал нэрүүд байна. Тэгээд энэ чинь аль нь улс болд, аль нь төр болд юм бэ? Игч таны барьж байгаа улс болт толг. За, Улаан утсаар тэмдэг зөөч. Нөгөө хүүд нь хөх утас ойч. Төр болд болог. Хаан эцэгт нь баярт мэдээ хөрг. Илч давтлага. За. Бас тэгээд хоёр нуур төрдөг байх шүү. Харин тийм ээ. За. Яста. Азтай хэрэг. За нэг сайхан цай чанаа дууч. Мах. Зэ. Хөөе. Өнөө л дуун ирч. Аа?
Та бүхэн амгаланмаар илж явна уу? Мэндэ. Та сайн явж байна уу? Сайн явж байна. Хатанд нэвээ сайн уу? Хатан саяхан амарч иж 2 ногон үр мэндэллээ. Хатантай уулзах чухал хэрэг байна. Болох уу? Вантаныг ингэн гэж мэдчихсэн юм. Мантхай. Энэ өдрөөс хойш би чиний жадны үзүүр сэлэмний ир болж явъя. Алив хэрэг тохиолдвол надад хэл өгч байгаарай. Та аян замдан альчаалгүй сайн явж ирв. Сайн явж ирлээ. Хоёр агийн бие сайн биз дээ. Зүгээр. Та бүхэн амар амгалан сууж яв. Амгалан та.
Хаан яагаад ирсэнгүй? Одоо Би энэ зүгээр үү? урд богд эзэн солонгуудыг дайдах гэж очиод солонгуудын бух цагаан хааны хулан нэрт охиныг хатан болгон өргөмжилж түүнтэй хээр дээр нэгдээд аргасан хуурчийг илгээж бүртүүжингээс өршөөхийг гуйсан домог байдаг. Хатан та мэдэн дээ. Тийм үү? Тэгвэл би хэрэг мөрөнд галуу олон гинэм. Эхийгээ чилтэл намнахыг эзэн минь та мэдэмзээ. Энэ их холсод эмс ахид олон гинэм. Ирж сайныг олохоо эзэн минь та мэдэмзээ гэж хэлэх болж байна. За тийм ээ. Ийм нэг явдал болсон. Хаад ноёдын жам тийм хойно. Яа их 9 миллион хоёрын холын хамаатан ойгод ухсааны алтжин хэмээх бүсгүй. Та юунд ингэж хийн гарсан гүнзээ шиг болж орхив? Хаан энэ улсын эзэн болохоор энхүү эрхэм баярлж байгаа нь миний сэтгэлийг харин ч баярлуулж байна.